Сайн байцгаана уу залуусаа, та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн видео бичлэгээр Python Tkinter сан дээр шошго буюу level, за button буюу товчлуур үүсгээд товчлуураа дарахаар тухайн шошгон дээрх level дээрх мэдээлэл өөрчлөгддөг тэр командыг буюу парамыг бичье. За import Tkinter сангаа дуудаж оруулж ирээд as tk хөвсгчтэй удамшуулж өгөөд за ажлын файлаа бэлдээ root тэнцүү tk цэг tk функцаар ажлын файлн дээр удамшуулсан утгаа оноож өгөөд за main root цэг main loop функцаар ажлын файлаа ажилуулнаа. За ажлын файлаа ажилуулад үзье. Run-а дараад за ажлын файл маань ажилласан байна. Ажлын файлаа хаалаа. За одоо үүн дээр шошго байршуулъя. Шошгоо байршуулахын тулд level объект төвсгчтэй дараах утгуудыг оноож өгнө. tk цэг level-ийн A-ийн томор өчээд хаана байршуулах вэ гэхээр ажлын файлынхаа root гэсэн хувьсгчаа эхэлж өчээд дараа нь level-ийн текстнэр харагдах текстийг бичих өгнө. Текст. За энэ бол одоо юу шошго гэдэг ч юм уу. Ингээд текст бичээ. За үүний дараагаар level-ийн ажлын файлн дээр ачаалж өгөх тулд peg функцаар ачаалж өгнө. За peg функц гэдэг нь яаж мэдэх юм бэ гэхээр peg гэж level гэж үчээд цэг peg-ийн араас бөөрнгийн алт нэгээд хааж өгсөн байгаа. За одоо товчлуураа бичээ. Button объект хувьсгчд tk цэг button гэдгийн бие үүсгэн томор өвчин ихнэ. За хаана байршуулах вэ гэхээр ажлын файлн дээр root дээр байршуулна. За button буюу товчлуурын текст харагдах одоо нэршлэлийн одоо бидлүүлээ бичиж өгье. За товчлуур гэдээ бичээд өглөө. За одоо нөгөө шошгон дээр дарангууд одоо нэгэнсэндээ товчлуурн дээр дарангууд шошго буюу level-ийн утга өөрчлөгддөг байдлаар бид нар бичнэ гэж үзсэн учраас одоо өнөөдрийн хичээл дээр функц орж ирнэ. За нэгэнсэндээ Python дээр функцийг бичгтээ def гэсэн буюу define гэсэн төлхөр өгний эхний 3 үсгээр функцаа тайлбарж бичдэг. За үүн дээр хэдүүлээ dar гэсэн функцийг өнөөдөр тодорхойлж шинээр бичье. Энэ бол хэрэглэгчийн тодорхойлсон функц байгаа. За dar гэсэн функцэн дээр бид нэр үндсэн үйлдэл нь level буюу одоо тухайн шошгоныхоо доторх текстийн солих учраас level цэг config буюу configuration гэсэн функцийг бичиж өгнө. За configuration функцэн дотроо бид нэр текстийг хэрхэн солих вэ гэдэг текстийн утгыг бичиж өгнө. За үүн дээр одоо товчлуур дарсан байна гэсэн текстийг хэвлэе. За одоо энэ 8 дугаар мөрөн дээр байгаа def буюу одоо dar функцийг button дотор ажиллуулахын тулд button-ийн 3 дахь параметрыг оноож өгнө. Command гэсэн хувьсгчэнд буюу одоо энэ утганд dar гэсэн функц утгаа бичиж өгнө. За тэгээд товчлуур ажлын файлн дээр байршуулахдаа button цэг peg функцаар байршуулна. За одоо ажлын файл ажиллуулад үзье. Run дарлаа. Ажлын файл маань ажилласан байна. Энэ бол шошго гэсэн level маань ажилласан байна. За товчлуур маань бүтээгдсэн байна. За товчлуурн дээр дарлаа. Товчлуур дарсан байна гэсэн утга гарч байна. За дахиад ажиллуулад үзье. Run дарлаа. Энэ бол шошго гэдэг текст гарсан байна. Товчлуур маань байна. Товчлуурн дээр дарлаа. Товчлуур дарсан байна гэсэн утга гарч байна. За ингээ өнөөдрийнхөө хичээл дээр та бүхэндээ дүгнэлт хэлэх юм бол Python-гийн Tkinter сангийн level буюу шошго, button буюу товчлуур. За дээрэс нь define гэсэн def буюу define функцийг ашиглан та бүхэндээ товчлуурыг дарахад шошгон дээрх утгыг өөрчилсөн параметрыг та бүхэндээ хийж үзүүллээ. Манай хичээлийн зорилго бол одоо дараагийн хичээлээр бид нэр бодит Windows буюу орчин объект хандлт дээр суурилсан параметрын орчин дээр төрөл бүрийн парамыг бичихэд та бүхэнд туслах зорилгоор энэ хичээлийг зааж байгаа. Танд манай контент таалагдсан бол манай сувгийг subscribe хийж дагаараа, бичлэгийг маань лайк, share хийж бусад түгээгээрэй. За мөн сэтгэлдээ бичиж комент бичээрэй. За мөн доорх дансны дагуу сэтгэлийн бяцхан өргөл буюу хандив өргөөрөө баярлалаа баяртай дараагийн хичээлээр уулзъя.